За сүүлийн үед таны хувцсны цахилгаан дахгүй эвдэрсэн, зам гатсан, товчтой нь унсан ч гэдэг юм уу иймэрхүү үйл явдлууд болсон бол би тань сүнслэг мөн чанарыг тайлбарлая гэж бодлоо. За нэгтэн та маш их ууртай буюу стресстэй байгаад байгаа юм байна. Хоёрт нь таны энергийн балансын тэнцвэр жигд биш байгаа юм байна. Гуравт нь таны хоолой хурд буюу хүн хоорондын харилцааг удирддаг, өөрийгөө илэрхийлдэг, өөрийгөө хамгаалдаг, өөрийгөө сайжруулдаг хүрдэнд тань гомдол, асуудал, шахалт зөрчил үүссэн байгаатай холбоотой байна. Юу гэхээр бидний энерги буюу биеэс ялгарч байгаа, сэтгэлээс ялгарч байгаа энерги бүхэн бүх зүйлүүдэд шингэжээдэг, бүх зүйлүүдэд нөлөөтэй холбоотой байдаг. Тэгэхээр хувцс маань хүртэл цахилгаан дээшээ явахгүй байгаа нь хүртэл танд ийм сэтгэл зүйн гацалт байна шүү те. Таны дотроосоо уурлах, бухимдаг, бохир энергиудыг гаргах шаардлага байна шүү. Та яг ямар нэг юмд жигд явж чадахгүй байна шүү гэд дэлхийн ертөнц танд ямар нэг үйл явдлаар тань мэдээлэл өгж байгаа хэрэг байдаг. Тэгэхээр уурлагын оронд сайн тайван бодож үзээд өөртөө тохиолдож байгаа энергиудыг хүлээн зөвшөөрөөд амьсгалаа зөөлөн гаргаад гүнзгий амьсгал аваад амьдралынхаа урсгалыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Замун хоолон хурд буюу нөгөө яарч чадахгүй, өөрийгөө зөв ойлгуулж чадахгүй, хүчилж бухимдаж ойлгуулад байгаа тэр энерги гоё тайвшруулж тэр энергитэйгээ ажиллах хэрэгтэй байдаг. За ингээд та нартай амжилт хүсье.